Тэрээс дараагийн ихтгэл амар специалистаар хоёр за 6 төрлийн даалгавар ашигласан дадлаг ариун жаргал. За багш нар маань энэ код руу орчих. За би энэ линкийн юун дээруулаад тавьчихъя. За ямар ч гэсэн линкийг хуулаад тавьчлаа. За миний ярих зүйл болохоор за урд нь ингээд үүсгэсэн даалгаврууд нь бүгдээрээ энэ 6 өөр төрлийн даалгаврууд байсан тийм үү? За магадгүй 5 төрлийн даалгавар байсан. За одоо тэр даалгавруудыг хэрхэн яаж үүсгээд байгаа юм бэ гэдгийг ерөнхийдөө бол танилцуулж өгье гэж бодлоо. За 6 төрлийн даалгаврыг хэрхэн бэлтгэх талаар танилцуулъя гэж. За хамгийн түрүүнд бид нэр activity банк руугаа ороод за шинээр даалгавар үүсгэх цэцгийг дарах юм бол бид нэр тийм хоёр үндсэн ийм хоёр дэлгэцэл харагдана. За хоёр дэлгэц дээр яг энэ улаанаар дугуулсан байгаа хэсэгт артлын сумыг доош нь дарах юм бол за 6 төрлийн даалгаврын ийм төрлүүд маань гарч ирнэ. За my activities руу ороод ингээ өгсөн. Тэр дээр дөрвөн цэсэн дээр activities руу ороод за тэгээд шинээр даалгавар нэгтэр. За хамгийн түрүүнд хэдүүлээ goal state төрлийн буюу тодорхой зорилго өгөөд тэрэндээ ээлжлэн хүрдэг даалгаврыг орж үзье. За goal state төрлийн даалгаврыг үүсгэх шинээр нээх дээр нь дарвал биднэрт ийм цонх гарч ирж байгаа. За энэ цонхон дээр хамгийн ихнийх дээр нь бид нэр яг ямар хуу дасгал ажил ажиллуулах гээд байгаа юм бэ гэдгийг бичиж өгнө. За дараагийн нөхөн үгснэгтэн дээр нь goal state буюу бидний яг зорилгын төлөвийг Gatsby мат маань автоматар бодоод гаргаад өгнө. За үүнийг багш нар маань хүссэн хэлбэрээр өөрчилж бас болно. За мөн түүнчлэн одоо гол зорилгыг нуух болон одоо бусад нээлттэй хариултуудыг авах зэрэг. За хамгийн доор нь тайлбарыг оруулж өгөх зэрэг ийм саналууд хэрэгслүүрүүд гарч ирэх нэ. За даалгавар руугаа орвол ийм байна. За одоо бидний түрүүний бичсэн томьёо тэгштгэл маань дээрээ гарч ирээд за тэгшгэлийг бодоорой гэд хамгийн доор нь бичсэн зүйл маань энд хамгийн дээр нь гарч ирсэн байна. За ерөнхий зорилго нь хамгийн доороо x тэнцүү 5 үүсгэрээ гэсэн зорилго нь гарч ирсэн байна. За үүнийгээ хэлбэрчлээд бодож үзье тийм үү. За 2-3 хуваагаад за манай зорилгын төлөв биелээ гэд дараагийн даалгавар руу орох нь. За дараагийн төрлийн даалгавар нь canvas төрлийн даалгавар. За canvas төрлийн даалгавар маань яадаг вэ гэхлээр биднэрт яг л цагаан самбартай адилхан бид нэр хүссэн зураг, хүссэн видео, хүссэн текст зэрэг бүгднийг оруулж ирээд наас цаашаа хөдөлгөж байрлуулах боломжийг биднэрт олгож байгаа. За хамгийн ихний insert хийснээс түрүүн хэлсэнчлэн за математикийн илэрхийлэл болон функцийг, текстийг, за YouTube-ийн видео, Gatsby шиг GeoGebra-гийн зарим апуудыг бас нэгтгэж өгсөн байна. За хамгийн дээд хэсэгт нь биднэрт хүүхдүүдтэй ямар хуу даалгавар яаж өгөх зэрэг танилцуулга бичээд оруулах нь. За танилцуулган дээр ахад 5 айлан, дүүд 3 айлан байгуул нийт хэдэн айлан байна вэ гэсэн даалгавар байна. За үнийг insert системний текстийг ашиглаад товч бичиглээ хий. За ахад 5 ширхэг айлан байна. За дүүд 3 ширхэг айлан байна. За тэгвэл нийт хэдэн ширхэг айлан байгаа вэ? За яг энэ дээр харагдаж байгаачлан баруун дээдлийн буланд байгаа нэмэх хасах тэмдгийг ашиглаад томруулж болно, жижигрүүлж болно тексттэй. За дахиад insert системний илэрхийлэл буюу mat expression ашиглаад бодлогоныхоо илэрхийллийг оруулж өгье. За 5 дээр нэмэх нь 3. За ингээд оруулаад өгвөл бидэрт ийм илэрхийлэл гаргаад ирлээ. За үүнийгээ голын товчийн дараа нэмэх тэмдгээ дараад математик илэрхийллээ ингээд хэлбэрчилчихлаа. За үүнийг ингээд дээш доош хурааж болно. Буцаага дэлгэрэнгүү харуулж болно.
За айрын цэсээ ашиглаад нааш цаашаа дуртай байрлалтай хөдөлгөж болох юм. За мөн зурж болно, арилгаж болно. За дараагийн хэсэг нь мультимедиа төрлийн даалгавар байна. За мультимедиа төрлийн даалгавар маань яадаг вэ гэхээр мөн Canvas-тай адилхан за ихэвчлэн зураг, текст гэх мэт юм мультимедиа төрлийн даалгавруудыг, тавилуудыг ашиглавал тохиромжтой байдаг. За текстээ оруулж болно. За үүн дээр нэмээд давхар за include reflection prompt буюу хүүхдүүдээс нээлттэй хариулттай асуултуудыг асууж болох юм. За одоо жишээлбэл энэ дээр текстэн дээр нь пропорцийн чанар ашиглыг мэддэхгүй байгаа тоог олоорой гэд текстээ болд буюу одоо өргөн тод хар фондоор бичсэн байна. За зурган дээр нь энэ зургийг оруулж өгсөн байна. За нээлттэй хариулттай асуулт дээр нь пропорц энгийн бодлого хоёр адилхан уу гэх асуултыг бас оруулж өгсөн байна. За хариултаа бичээд за дараагийн хэсэг рүү оръё. За дараагийнх маань олон сонголттой даалгавар. За олон сонголттой даалгавар дээр за эхний хэсэг дээр текстүүдээ оруулж өгнө. Дараагийн хэсэг дээр хариултуудаа оруулж өгөөд за зөв хариултынхаа арталт чеклж өгөх байгаа. За мөн нээлттэй хариулттай асуулт оруулж болох нь. За асуултан дээр нь зөв бутархайг олоорой гэсэн байна. За хариултан дээр нь дараах 3 хариултыг оруулж өгсөн байна. За зөв бутархайгаа сонгоод чеклэхээр дарах юм бол зөв бол зөв, за буруу бол буруу гэдгийг харагдана. За дараагийн хэсэг нь за hotspot төрлийн даалгавар байна. За буруу байгаа зүйлийн дээр тэмдэг тавих төрлөөр. За зөвч байсан болно тийм үү? За эхлээд бид нарт энэ зургнуудаа оруулж өгнө. Зургнуудаа оруулсныхаа дараа яг энэ хэсэгт буруу зүйл байгаа шүү гэдэг тэмдэгтээ тавьж өгнө. За мөн энэ дээр хүүхдүүд хамгийн ихдээ 10 хүртэл тэмдэгтийг тавьж болно. За мөн өөр янзуудаар тавьж болно гэдгийг бас сонирхолж өгсөн байна. За асуултан дээр нь засагдах бутархайг зөв бутархай болгохдоо алдаа гаргажээ. Алдаатай хэсэгт цэгийг зөөж тавь гэж байгаа. За цэгээ зөв зөөж тавих юм бол тавиад шалгах дарах юм бол цэг маань ногоорч харагдах нь. За хамгийн сүүлийн даалгавар буюу line etap. За line etap даалгавар маань яадаг вэ гэхээр бид нарт энэ тодорхой шулууныг өгөөд шулууны тэгшлэлийг бид нар оруулаад за хүүхдүүд маань доор 2 төрлийг ашиглаад аль нэгийг ашиглаад нэг графика нөгөөр нь зөөж одоо зөөх юм уу хувиргаж бичих байгаа. За энэ хэсэгт болохоор алхмуудаа бичнэ. За манай график маань одоо зөөгдлөхэд 0.1 наривчлалтай зөөгдөх үү, за 100-ны наривчлалтай зөөгдөх үү, бүхэл утгаар зөөгдөх үү гэж бичиж өгөх байгаа. За бидний даалгаварт энд ийм ногоон шулуун өгсөн байна. За цэнхэр шулууныг ногоон шулуунтай давхцуулахын тулд томьёог өөрчил гэсэн байна. За бидний өгсөн шулуун ийм хэлбэртэй байх нь томьёо. За одоо үүнийг өөрчлөе. За цэнхэр шулуун маань энэ хэсэгт гараад ирсэн байна. За ногоон шулууныхаа налалтыг ажиглавал ногоон шулууны маань налалт 3 байх шиг байна. За 2 байх шиг байна тийм үү? За ногоон шулууны маань налалт 2 байна. За үүнийг доош нь 2 нэгжээр зөөж өгье. За 2 нэгжээр зөөсөн чинь жоохон дутчихлаа. За дахиад тэгвэл 3 нэгжээр зөөж өгье. За ногоон шулуун маань цэнхэр шулуунтай давхцах үед бидний хийсэн томьёо зөв байна гэд ногоорч харагдана. За 6 төрлийн даалгаврыг гих мэтчлэн хийж гүйцэтгэлнэ. Таасара компьютер юм уу? Үзчихээ. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.